Санаа зов дүүн дээр чив гэсэн. Гайхаа цонхороо дээшээ гараад тагтал дүү yan дээр портот тавьчих. Би уур чадвартай жодооч тийм зүүн гар тийшээ ганцхан дараал болтож чадсан. Тэгээ явж идэл тэр өдөр чинь 4 сарын 17 нарны зам дээр хаалтсан байсан. Тэгэхээр юу л нөө гадаа эсгэрээ зөксөд байдаг хугацаа хаа тийм замын цагтаа. Тэр чинь намайг ганцхан тохиол зөксөөс. Би тэгээд буужчаад тэр бичиг юмдаа шалгуулах юм биш л аахгүй. Би шууд машиныхаа төлхөөрийг өөдөөс нь шалгуулчихээ надад дулаан гараж тийчээрэй гэсэн. Тэгээд би өнөөдөр цааш алхаа явах юм биш л аахгүй. Би эсвэл арайч тавилуу залгаа таксид өгөхгүй л аахгүй. Би шууд хамгийн сайн найз Монголын мисс тэр яг жаргахгүй хөөрхөн бүсгүй. Тэр бол Пүрс. Тэр ихтэй 10 жилд нэг ширээн дээр тоглож чадсан. Пүрс өрнөлөө залгаад найз нь өнөөдөр ингэ явж байна гэхэл Пүрс. Миний найз бүтий санаа зов. Найз нь одоо очлоо гэсэн. Төдөөдлгөө 10 минут өнгөрлөө. Миний найз Пүрс ирж шүү. Улаан бай биерээ зогслоо. Хатад доошо буухад Пүрс суучих гэсэн. Тэгээд Пүрс өрн битэр өнөөдөр Монголын бодолд тоонох хүмүүс мөн үү биш л аахгүй. Тэгээд Пүрс өрн намайг Япон авч яваа гэсэн. Би Япон явах мөн үү биш л аахгүй. Би тэр Америкийн Сан Франциско тэнд хамгийн олон удаа хамгийн тацаг зочд буудалтай. Би тэр тэнд очсон зочд буудлынхаа дөрөв давхарт гартал 0200 төгшин гэлээ. Өрөөнийхөө номероос надад сонь санагч хэллээ. Би тэр ортол ханан овон улаан шалаар дөрөв сарнаа дэлбэ. Энд тэнд улаанлаа асаа тавьсан байлаа. Тэр өрөөний яг тэр голд нь нэг гоёлын ширээ. Тэр ширээн дээр амттай шимжтэй хамгийн үнэтэй цайтай бүх юм байсан. Тэгэд очтол миний сэтгэлийг гонцох ганцхан зүйл өгөхгүй ингээд нэг порто босгоод ирсэн байна. Би өнөөдөр порто авах юм уу? Биш л аахгүй. Би өөрөндөө Монголдо буцаж ирсэн л дээ. SS клубын ерөнхий менежер Баяра яг чирахгүй миний хамгийн сайн найз. Тийм тэр SS клубт нөө юу юм одоо энэ чинь нүгэн дээ тийм да. Нөхөнд бөглөрөөд идэг. Тийм борчуудын цаг. Тийм наран тул. Тэрний эзэн сайхан сан буюу наран сан боо. Тэрний хүү SS клуб сая төгрөгийн ширээнээр суудаг. Харин миний найз Баяра надад зориулж 2 сая төгрөгийн ширээн зэж өгдөг. Миний ширээн дээр хамгийн амттай шивжтэй, хамгийн үнэтэй дарснууд байдаг. Тэгэхэд тийм тэр сайхан самбуугийн хүүг би хамгаалагч гэх нэг дөрвөн бөөс хамгаалах юм. Би өнөөдөр тийм дөрвөн бөөсөөр би хамгаалах юм уу? Биш л аахгүй. Намайг Японоос айкид тийм мөнгөлийг 24 цагийн хугацаанд ирж байгаа. Тэгээд түд бодлохоос миний найз Баяра надад тэр чихэнд нэг юм сонсголоо шүү. Тэгэхэд өнөөдөр чанд зориулж ганцхан фэшн зохиолсон дотор хувцсан. Тэр фэшнд 18-аас 23 насны 185 см-с дээш өндөртэй. Хил ярианы хөгжил сайтай. Нүүр биеийн галбар төрөх сайтай. Тавигдах шаардлага онгон байх. Тэр фэшн төрүүлсэн охин бол надтай нэг шинэ өнгөрөх. Энэ яг чанаргүй тэдэнд ганц олж байгаа том боломж. Хэрвээ би тийм баян байсан бол өнөөдөр энд ингэ зогсож байгаа юм биш л аа. Йоо.